дараагийнхаа нэвтрүүлэгчд оруулъя. Их Тамир гэж нэвтрүүлж байгаа юм байна. За сайн байна уу. Дараагийн нэвтрүүлэгч бол Их Тамир гэж хүн байна. Та 5-аас 10 минутанд багтаана. Өөрийнхөө тухай болон хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдвол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар товч танилцуул. За сайн байна уу. За юуны өмнө өнөөдөр намайг энэхүү томилгооны сонсголд оролцох боломжийг олгосон ажлын хэсгийн гишүүдээ бас талархлаа. За миний бие 1978 онд Төв аймгийн Эрдэнэ сан цуманд төрсөн. 1996 онд Төв аймгийн 100 мод цумын 1-р 10 жилийн дунд сургууль, 2001 онд орхон их сургуулийг эрх зүйч мөрөглөөр төгссөн. 2019 онд дотоод хэргийн их сургуулийг төгсөж ажлын байранд бэлгийн дарамтын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын сэдвээр хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За хуульч мэргэжилтэй. За ажилласан байдлын хувьд 2003-аас 2008 онд 2009-өөс 2011 онуудад Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн өмгөөлөгчөөр 2008-аас 2009, 2011-ээс 2015 онуудад Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн комист бол ахлах мэргэжилтэн референт ахлах референтээр ажиллаж байгаад 2015 оноос тус байгууллагад гомдол хяншилт хэлцээний дарга томилогдсон одоо хүртэл ажиллаж байна. За та бүхэндээ би өөрийн одоо хүний эрхийг хангах, хамгаалах, хуулийн нэмж чиглэлээр ажилласан ажлынхаа туршлагаас товч танилцуулъя. За хүний эрхийн үндэсний комиссоос сүүлийн 5 жилийн байдлаар бол 3200 иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гомдол мэдээлэл хүлээж авсан байдаг. За эдгээр гомдол мэдээллийг шалгах, холбогдох ажиллагааг явуулахад за мөн 10,200 орчим иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөд 600 гаруй хүний эрхийн хян шалгалтуудыг зохион байгуулахад ажилтнуудыг одоо мэргэжлийн удирдлагаар хангаж гүйцэтгэлтийн хяналтад ажиллаж ирсэн байна. За мөн хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргийлэх, очирсон охирлыг нөхөн төлөвлөх талаар шүүхэд одоо төлөвлөлт хэмжил гарах юм бүр эрхтэй. Энэ бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн энэ эрхээ хэрэгжүүлэхэд ухаан одоо хэмжлийн бүрдүүлбэрийг боловсруулалтыг хянах, шүүх хуралдаанд мөн төлөөлөгчөөр оролцох энэ ажлуудыг бол хийж гүйцэтгэж байгаас гадна сүүлийн 5 жилийн байдлаар комиссийн гишүүний 170 гаруй шаардлага 200 орчим зөвлөмжийн боловсруулалтыг хянах мөн тухайн одоо комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилт бэлдэнд бол хяналттай хүч үүрэгтэй ингэж ажиллаж ирсэн. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гол одоо үйл ажиллагаа хийдэг бодлогын баримтч байгаа Монгол Улсад хүний эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг жил бүр улсын их хурлд бол өргөн барьдаг. Энэ жил бол 19 илтгэлээ өргөн барьсан. За нийт энэ 19 илтгэлийн 9 илтгэлийн 17 сэдвийг боловсруулахад бол миний би ажлын хэсэгт зарим илтгэлийн боловсруулах ажлын хэсгийг бол ахалж ингэж ажилласан байгаа. За мөн хүний эрхийн үндэсний комисс бол орон нутагт бол хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг бол зохион байгуулдаг. За энэ маань өөрөө зохицуул ажиллагаа байгаа. За төрийн байгууллага одоо хуулийн байгууллагын ажилтнуудын нэлээд дэвшлүүлэх чиглэлээр бол сургалт зохион байгуулах, гомдол хүлээж авах, хян шалгалт хийх, мөн одоо тухайн орон нутагт нийтээр дагж мөрж байгаа хэм хэмжээ, хүний эрхийн үндсэн зарчим нийцж байгаа хэсэг асуудлаар бол дүн шийдлийг хийх, гих мэт одоо ийм цогц арга хэмжээ явуулдаг. За энэ хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд одоо миний би давхарцсан доогоор 21 аймагт 250 орчим сумдад одоо ингэж бас хурж ажилласан байт юм аа. За хүний эрхийг хөгүүлэн дэмжих чиглэлийн хүрээнд бол сүүлийн 5 жилийн байдлаар 2000 гаруй төрийн захиргааны болон одоо прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөн зэвсэг төвчин хил хамгаалах байгууллагын албаа хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд, иргэд олон нийтийн одоо хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх одоо энэ мэдлэг ойлголт хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр бол хүний эрхийн тодорхой сэдвүүдээр бол сургалтуудыг зохион байгуулж ирсэн. За хууль зүйн ур чадварын хувьд бол за манай улсад сүүлийн жилүүд эрх зүйн шинжилгчмэдээ хийгдэж байгаа. За энэ хүрээнд бол эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн шинжилсэн найруулгын одоо хуулийн төсөлд одоо хууль зүйн гаруун дээр байгуулсан ажлын хэсэгт бол миний би ажилласан. За эдгээр хуулиудыг батлуулахад бол өөрийн хувийн нэмрээ бас оруулж ажилласан байгаа. За энэ үүн дээр бол нэмж хэлэхэд бол хүний эрхийн үндэсний комисс аливаа гарч байгаа хууль тогтоомж эргэцэн актуудад бол хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж энэ саналаа бол хууль санаачлагчид хөрвүүлж ингэж ажилладаг. За энэ хүрээнд манай байгууллагатаар ажлын хэсэг байгуулагдсан бол ажилладаг байгаа. За энэ ажлын хэсэгт ажиллаж одоо би одоо сүүлийн жилийн байдлаар л 30 орчим хууль тогтоомж эргэцэн актуудад бас санал өгч ажиллажээ. За ингээд би бол хуулийн сургалт төгссөнөөс хойш бол нийтдээ тасралтгүй хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр бол 18 жил ажиллаж байгаа. За үүнээс бол 8 жилд нь өмгөөлөгчөөр за 10 орчим жилд нь бол хүний эрхийн үндэсний комиссд одоо хэлтсийн дарга хүртэлх албан гүйцэтгэх бүх албан тушаалууд бол ажилласан ийм бол туршлагатай. За иймээс одоо энэ нэгдүгээрт бол өөрийн ажилласан жил хоригдлуулсан туршлага мэдлэг чадвар маань Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд тавигдах шалгуур шаардлагыг хангаж байна гэж үзсэн учраас хоёрдугаарт за энэ туршлага мэдлэг чадвар ур чадвартай тулгуурлан цаашид хүний эрхийн одоо үндэсний комисс хараад тусаар биедан ажиллахад иргэдийн эрх чөлөөг баталгаатай хамгаалахад өрсөлдөн сэргийлэхэд эрхэн зөрчил өрсөлдөн сэргийлэхэд одоо илүүтэй хувь нэмрээ одоо оруулж ажиллах зорилгоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд өөрийн нэрийг төвчл хүсэлтийг гаргасан. Та бүхэнд баярлалаа. Нийт одоо энэ томилгооны сонсголт оролцож байгаа оролцогчдоо амжилт хүсье. За баярлалаа. За их тамир оролцогчоос асуулт асуух илэрхийлсэн хүмүүсийг танилцуулъя. Болор сайхан, Сумьяа сүрэн, Ган тулга, Гард магнай, Даваа дулам, Баяр сайхан, Уран төгс алтан туяа, Им алтууйг Болор Батялт гэсэн хүмүүс асуулт асуух илэрхийлсэн байна. За ажиглагчаар бол Саруул, Бүрнээ Баатар, Алтан гэрэл, Ууган Баатар, Нар мандах, Мөнх зул, Бадмаараг, Зол заяа, Ариунаа, Ч ариунаа, Т ариунаа, Туул, Сүнжид, Бадамарагчаа, Бадмаараг, Чимэд лам гэсэн хүмүүс ажиглагчаар олцгоо илэрхийлээд одоо цахим орчинд байгаа мэнаа. За эхний хүн Болор сайхан асуулт асууна. Нэрдэвшчээс 3 асуулт асууя. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс өнгөрсөн оны 6 сард хүчирхийлэл дарамтын тухай 102-р конвенцийг боловсруулж батлахын өмнө нэлээд олон удаа хэлэлцсэн. Яг магистрийн ажлаа бичгтээ энэхүү гэрээнээс ишилсэн зүйл байгаа юу? Тэрийг хэлж өгөөч гэж тодруулмаар байна. Хоёр дахь асуулт бол яг улсын хурал 2020 оны 1 сард зөрчлийн хуульд нэмж оруулсан 6-гийн 26 дугаар зөрчил бэлгийн дарамт учруулах гэдэг нь үүднээс хэр энэ асуудлаас сэргийлэх хариуцлага тооцоолж зохистой агуулгатай зохицуулт вэ гэдгийг судлаачийн хувьар хэлж өгөөч. 3 дахь асуулт маань болохоор энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын 169-р конвенц, Арх улсын конвенцийн талаар та хэр мэдлэг мэдээлэл байр суурьтай байгаа вэ? Монгол улс энэ гэрээнд нэгдэн орох сойрхон батлах асуудал яригдвал хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болсон тохиолдолд хэрхэн ажиллах вэ гэдгийг тодруулж асуух гэсэн баярлалаа. За баярлалаа. За нэгдүгээр асуултын хүрээнд бол олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өнгөрсөн 2019 онд бол батлан гаргасан хүчирхийлэл дарамтын эсрэг 102-р конвенцийг батлан гаргасан. За энэ бол өөрөө энэ конвенцэд бол Монгол улсыг нэгдэн орох зайлшгүй шаардлагатай асуудлаар энэ өнгөрсөн жил одоо энэ 2020 оны 3 дугаар сард улсын хурлд өргөн байсан Монгол улс төрчлөний төлөв байдлын 19 дахь илтгэлтэй бол илтгэлтэй оруулж одоо нэг санал зөвлөмжийг бол хөргүүлсэн байгаа хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс. Тэгэхээр 102-р конвенцийг бол конвенцэд нэгдэн орос сойрхон батлах асуудал дээр хүний эрхийн комисс байр сууриа илэрхийлж санал зөвлөмжийг хөргүүлсэн. За хувь одоо хүний одоо хууль зүйн магистрийн ажлын хүрээнд бол би өнгөрсөн 19 оны 5 дугаар сарын сүүл 6 сарын ихээр бол магистрийн дипломын ажлаа бол хамгаалсан байгаа. Энэ асуудал дээр 102-р конвенцийн үндслэлийг бол яг тусгаж бол оруулаагүй. Энэ ажил маань өмнө нь одоо он гараад энэ ажлууд маань хийгдээд хамгаалалт үе хүмүүс тусгаад ингэсэн байсан учраас 102-ыг бол
энэ магистрийн ажилдаа бол тусгаагүй. Тэгэхээр энэ 102 дугаар конвенцид нэгдэн орох сойрхон бодлого асуудал дээр бол Хүнийхээ үндэсний комиссийн гишүүн болсон тохиолдолд энэ одоо урд хийсэн ажлыг үргэлжлүүлэн энэний төлөө одоо төрийн болон эдийн засгийн байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломжтой. За хоёрдугаар асуудлын хүрээнд бол энэ ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаар бол 2015 онд батлагдсан эрүүгийн хуульд бол гэмтэргээр одоо зөвшлөгдөж орж байсан. За энэнийг бол 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгчсөн эрүүг хуулиас хасаж одоо эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн аль нь ч бол энэ зохицуулалт байхгүй явж ирсэн. За ингээд он гараад бол энэ зөрчлийн тухай хууль дээр 6-гийн 6 дугаар зүйл дээр бол одоо бэлгийн дарамт учруулах нь өөрөө зөрчил юмаа гэж ингээд тодорхойлж оруулсан байгаа. Санкцийн хувьд бол одоо нэг сая орчим төгрөгөөр бол торгохоор ийм сая төгрөгөөр торгохоор ийм эрх зүйн зохицуултыг бол хийж өгсөн байгаа. За Хүнийхээ үндэсний байгууллагын ажилтны хувьд бол энэ ажлын байран дахь бэлгийн дарамт түүнтэй одоо тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болох асуудлаар одоо миний одоо ганц дипломын ажил биш, энэ өөрөө Хүнийхээ үндэсний комиссийн одоо оны удаа дараагийн энэ өргөн барьсан илтгэлүүдэд тусгаж одоо бодлогын шийдвэр гаргуулахаар энэ зөвлөмжүүдийг бол хөргөжл ажиллаж ирсэн байгаа. За тэгэхээр энэ одоо зарим бол хүмүүсийн байр суурь бол зөрчлийн хууль биш, эрүүгийн хуульд одоо гэмтэргээр тооцох ёстой гэдэг асуудлууд бол орсон ийм асуудлыг хандлага бас илүү давмгай авах шиг харагддаг. Тэгэхээр энэ дээр бол би бол өөрөө магистрийн дипломын ажил маань өөрөө энийг ямар нэгэн байдлаар одоо зохицуулах. Гэхдээ энэ үйлдэл эсвэлтгүүн асуудлыг бол хууль тогтоогчийн зүгэл маш сайн нарийн тодорхойлж гаргахгүй болвол зарим тохиолдолд бэлгийн дарамт биш дээр харах эсвэл одоо хүчин тэх гэмтэрг үйлдэлийг завцсан болон хүчин зэн гэдэг юм ингээд зүйлчлэн асуудлууд бол ингээд гардаг. Тэгэхээр ямар ч тач одоо энэ бол өнөөдөр хууль тогтоогчдын зүгээс ажлын байран дахь бэлгийн дарамт энэ бол өөрөө гендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр хүнийхээ маш ностой зөрчил эмэгтэйчүүдийг ялангуяа ажлын байран дээр бол ялгарлан гадуурхаж байгаа ийм хүнийхээ ностой зөрчил учраас ямар зохицуултгүй явж ирснийг өнөөдөр бас хольжилж өгсөн нь бол талархууштай. За 3 дахь асуудлын хувьд бол за олон улсын хөдөлмөрийн байгууллагын 169 дугаар конвенц буюу уугуул иргэд хамгийн иргэдийн эрхийн асуудал ийм конвенц байгаа. Энэ конвенцт бол бас Монгол бас нэгдэн орох бас шаардлагатай гэсэн ийм байр суурьтай комисс бол ийм байр суурьтай. Дээр нь бол Аархусын конвенцийн асуудлаар бол бид нар 2012 онд уул уурхай ба хүний гэдэг одоо бас илтгэлийг 12 илтгэлтэй бол энэ сэдвэр одоо илтгэл өргөн барьж байхдаа энэ бас Аархусын конвенц нэгдэн орох асуудлаар бол зөвлөмжүүдийг улсын их хурлд өргөн барьсан илтгэлтэй бол тусгасан. За өнөөдрийн хүртэл харамсалтай нь энэ одоо бас ажил маань за дахиад нэмээд хариулж гарч байна. Микрофоноос уучлаарай. Сул байна уу? За ингээд авчиад. Тийм учраас олон улсын хөдөлмөрийн байгууллагаас одоо батлан гаргасан 169 дугаар конвенц Аархусын конвенцт бол Монгол улс нэгдэн орох шаардлагатай. Энэ талаар бол эртний нийгмийн байгууллагууд маш их дуу хоолойгоо гаргаж бас хууль тогтоож бодлогын шийдвэр гаргахад бол асуудлуудыг бол тавьдаг. Хүнийхээ комиссарч бас энэ байр суурьтай байгаа. Ийм учраас Хүнийхээ комиссийн гишүүнээр томилогдсон тохиолдолд мэдээж бас энэ ажлуудыг одоо үргэлжлүүлэн өөрийн одоо хуулиар олгогдсон бүр эрхийг хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд бас хамтран ажиллах боломжтой. Алтан туяа. За сонсож чинь утын намайг. Сонсож байна. За ерөнхийдөө би нөгөө өөрийнх чинь эрүүдэн шүүхийн эсрэг урдсан сэргийлэх механизмын гишүүнээр нэрээ өгөх байх гэж бодлол харж ирсэн, тэр талаараа илүү туршлагатай авах гэсэн. Гэтэл яг энэ төгс нь ямар учиртай юм бол хэрвээ нөгөө тийшээгаа нэрээ өгөх боломж байсан бол өгөх байсан уу? За баярлалаа. За тэгэхээр Хүнийхээ үндэсний комиссийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг он гараад ингээд баталснаас хойш бол гишүүдийн орон тоог ингээд нэмсэн. За энэ дээр бол нийт үндсэн 5 гишүүн дээр нэмэх нь эрүүшүүлтээс урьдсан сэргийлэх асуудал хэрэгсэн гишүүний орон тоог нийт 6 гишүүний орон тоог өнөөдөр зарлагдсан нээлттэй сонсголууд бол хийж байна. Тэгэд
бас Алтан туяада баярлалаа. Урьдчилан сэргийлэх механизмын чиглэлээр илүү туршлагатай энэ талаар бас нэрээ дэвшүүлгээс болов гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр ерөнхийдөө хүний эрхийн үндэсний комиссд ажиллаж байгаа бүх хүмүүс одоо энэ хүний эрхийн асуудлаар ерөнхий болон бас наривчлсан энэ мэдлэг мэдээлэлтэй байж энэ бас ажлыг хийн. Тэгэхээр хүний эрхийн комиссд ажиллаж байгаа ажилтнуудын хувьд бол эрүүл шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд энэс урьдчилан сэргийлэлтэй холбоотой бусад бүх олон улсын гэрээ конвенц болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан иргэдийн одоо хүний эрхийн одоо хангах хамгаалах зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх мөн одоо энэ зөрчилгөөс урьдчилан сэргийлэх энэ чиглэлээр бол бүгд одоо бэлтгэгдсэн ийм боловсон хүчнүүд манай ажилтгаа. Тэгээ энэ хүрээнд бол би өөрөө бас миний ажлын байрны тодорхойлолт энэ хийж байгаа ажил энэ туршлагатай минь холбоотойгоор ер нь бүхэл одоо хүний эрхийн асуудлуудад илүү анхаарал тавьж ингэж ажиллах зүйсний шаардлага байдгаа. Ийм учраас би өнөөдөр ерөнхийдөө би эрүүл шүүлтийг илүү сайн мэддэг шүү. Энэ гишүүний асуудал ирсэн гишүүн нэрээ дэвшүүлээ гэдэг юм энэ талаас биш. Ерөнхий одоо олон улсын гэрээ конвенц дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан иргэдийн эрхийг хамгаалах хангах, хүүлэн нэмж, урьдчилан сэргийлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд бол өөрийн илүү одоо нэг эрүүл шүүлтэд дагнахгүйгээр энэ чиглэлээр бол ажиллах нь цаашдаа одоо миний зорилго учраас энэ гишүүнд бол энэ гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлсэн байгаа. Баярлалаа. Ажлын гэсэн гишүүд асуулт байна уу? За би нэг цөөхөн зүйл тодруулчихё. За өөрөө бол одоо энэ хүний эрхийн чиглэлээр нэлээд олон гомдол мэдээлэл яраас явж ажилласан хүн гэдэг ийм мэдээллийг бол авлаа. Тэгэхээр нэгдүгürt одоо сая хүний эрхийн төв байгууллагын одоо хууль шинжилэн батлагдсан. Энэ хуулийн одоо процессын болон материалын хэрэгцүү одоо ер нь гомдол шалган шийдвэрлэхэд бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Материал болон процессын яг энэ хуулийн төсөл явж байгаатай холбоотойгоор энэ олон жил гомдол мэдээ шалгаж ирсний хувьд ямар одоо яг зүйл заалтыг энэ хуульд материалын болон процессын ямар зүйл заалтыг оруулж энэ хуульд бас санаачилж оруулж тусгуулах тал дээр ажилласан бэ гэдэг энэ асуултыг асууя. За дараагийн асуудал бол за аливаа гэмт хэрэгч бай хүний эрхийн зөрчилтэй холбогдуулаад хохирол барагдуулах арга хэмжээнд бас нэлээд оролцсон гэж бас түрүүн хэлчихлээ. Өөрийн чинь одоо энэ гэмт хэргийн болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой за яг хөө эдийн хохирол бол барагдаал явдаг байна. Тийм. Эд хөрөнгийн бус хохирлыг барагдуулах асуудал дээр ер нь таны байр суурь ямар байдаг вэ? Энэ Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ер нь ямар санаачлаг гаргаж ажилласан бэ та? Энэ зөрчлөлттэй холбоотойгоор. За хоёр дахь асуулт энэ. За гурав дахь асуулт та одоо энэ хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдож ажиллах тийм үү? Одоо энэ хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдож ажиллахад таны зан характер төлөвийн хувьд ямар одоо зан характер төлөв энэ шаардлагад илүү их ойр нийцж энэ шаардлагыг хангана гэж бодож байгаа төлөвний 3 жишээ хэлээч. Хэрвээ одоо нийцэхгүй бас миний энэ нэг жоохон дутагдaltaй байх болов уу гэж бодож байгаа тийм зан характерын асуудал байгавал энэ маань бас нийцэхгүй гэж бас магадгүй маа гэсэн юм байвал бас энэ дээрээ бас нэг жишээ хэлээч гэж хэлсэн. За баярлалаа. За хүний эрхийн үндэсний комиссийн хууль бол шинжилэн батлагдсан. Микрофоноо жоохон ойртуулад ярихгүй бол. Батлагдсан. Энтэй холбоотойгоор мэдээж бас комиссээр бол ажлын хэсэг бас байгуулагдсан ажилласан байгаа. За хуулийн яг энэ боловсруулах, батлуулах энэ төслөөр бол бямд дараар ахлуулсан. Бас манайхаас нэг 2 хүн ороод ингээд энэ ажлын хэсэгт нь бол ажилласан. За би энд бас гомдол хяншалтын хэлцгийг бол удирдах ажиллаж байгаагийн хувьд бас энд ажилласан одоо олон жилийн туршлагын туршлагаас үүдээд бас тодорхой саналуудыг бид гаргаж ажиллаж байсан. За гомдол шалгах, хян шалгалт хийхтэй холбоотой асуудал бол өөрөө хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хуулиар олгогдсон бүрийн эрхийн хүрээнд хийгддэг ажил байгаа. Энэ бол хамтаар бол шийдвэрлэдэггүй. Яг тухайн гишүүн бол биетаж шийдвэр гаргадаг. За энэ дээр бол одоо гомдлыг хүлээж авдаг, гомдол хүлээж авах одоо процедураас ахуулаад бас биднэрт одоо өмнө нь хуучин хэрэгжээсийн хуулийн хувьд бол асуудал тулгардаг байсан. Одоо за энэ дээр бол бид нар бас тодорхой саналуудаа оруулсан. За хоёрт нь бол энэ комиссийн гишүүний гомдол хян шалгалт гомдол мэдээллийн мөрөөр
одоо хян шалгалтыг түүнийг шийдвэрлэхтэй холбоотой гомдол мэдээллийг мөн шийдвэрлэхтэй холбоотой асуудлууд дээр гаргадаг баримтчгийн хувьд бол шаардлага зөвлөмж байгаа. Энэ шаардлага зөвлөмж маань өөрөө одоо өмнөх хуулийн хүрээнд бол заавал биелэгдэх шин чанаргүй байсан. Бид нар бол шаардлага хөрвүүлээд 7 хоногийн дотор ямар арга хэмжээ авсан талаараа хариулах 30 хоногийн дотор одоо зөвлөмжийн хүрээнд ямар арга хэмжээ авсан талаараа хариулахаар ингэж одоо хуулийн дагуу ингэж явж исэн бол одоо шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд бид нар бас тодорхой саналуудыг өгч одоо ажиллахад бас төвөгтэй хүндрэлтэй асуудлууд байсан учраас энэ саналыг бас оруулж шаардлага зөвлөмжийг авсан аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтанд заавал биелүүлэх шинжтэйгээр ингэж бас зохицуулагдаж орж ирсэн байгаа. За ер нь бол хүн эрхийн комиссийн гишүүд биедан ажиллах, хараад тусаар ажиллахад бол энэ хууль бол илүү сайжирсан үр дүнтэй ажиллахад бас чухал түлхэж болохоос тодорхой бас хэд нэлээд олон бол зохицуул заалтууд орсны нэг бол эдгээр асуудлууд байгаа. Мөн энд олон асуудал биелдэ яриул. Тэгэхээр энд одоо бас яг бүрэн зохицуулсан юм уу гэхээр бас одоо яг хэрэглээний хувьд бүрэн зохицуулсан юм бас байхгүй байна. Ганцхан би жишээ дурдъя. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн гомдол шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар талуудыг эвлэрүүлэх ийм бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр өмнөх хууль дээр ч байсан байгаа. За энэ хууль дээр бас яг энэ чигээр орж ирсэн. Ингэж орж ирэхдээ одоо энэ маань өөрөө хүний эрхийн комиссийн гишүүний бүрэн эрхийн үргэнд дэгдхийн одоо эвлэрлэн одоо талуудыг эвлэрлэх одоо асуудал маань яг энэ хуулиа хэрэглээд явах дангаар нь хэрэглэхгүй. Тэгэхээр эвлэрлэн зуршлын тухай хууль гэж манад байгаа тийм. Энийг харахаар энэ хүний эрхийн комиссээр одоо комиссийн гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлж байгаа тамгын газрын ажилтнууд энийг одоо бүх гомдлыг гишүүн маань шалахгүй учраас бид нар бол энийг гишүүний өгсөн чиглэлт үүргийн дагуу бол ингээд шалгах явцад биднэрт бол эвлэрүүлэн зуучлагч байх хэрэгтэй асуудал гарч ирж байгаа. За эвлэрүүлэн зуулжлагч байж ээж эвлэрлийн ажил хийхгүй бол яаж ямар журмаар зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй. За энэ асуудлаар бас шүүхийн ерөнхий зөвлөлөө энэ асуудлыг хариуцсан холбоотой албан тушаалтнуудад бид нар бол холбогдож энэ талаар тодруулж бас ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр эвлэрүүлэн хуулийн харахаар эвлэрүүлэн зурчлалаар хийнэ гэхлээр нөгөө үндсэн одоо тэр эвлэрлэн зуршлын тухай хууль дээр төрийн байгууллага эвлэрлэн зуршил хийх тохиолдолд хаанаас хэн зөвшөөрлийн нүг тусгай одоо зөвшөөрөл журмын дагуу явагдах вэ гэдэг нь бас тодорхойгүй. Гэх мэт одоо ийм процессын одоо ийм зөвлөд бид нар дээр бас тулгарч байгаа. За хоёр дахь асуудлын хувьд бол за хохирол нөхөн төлөвлөх эрхийн асуудал бол маш том асуудал. Одоо манай улсад энэ хохирогч маань хохирсон дээр давхар хохирдог асуудал маань хохирлоо бүрэн нөхөн төлөвлөж чадахгүй асуудал байгаа. За энэ асуудлаар ч бас бид нар их хурлд бас өнгөрсөн жил өргөн барьсан илтгэлдээ бас тодорхой асуудлуудыг тусгаж өгсөн. Мөн 14-5 онд бас өргөн барьсан илтгэлдээ оруулсан. За энэний гол асуудал юу вэ гэхлээр гол бидний тавьж байгаа зөвлөмж санал маань юу вэ гэхлээр ерөөсөө манай хууль тогтоомжийн хүрээнд гэмтэргийн болон бусдын одоо хууль бусаар учруулсан үйлдэлийн улмаас хогшсон иргэн маань өөрт учирсан бодит хохирлыг гаргуулахар зохицуулсан. Хэдийгээр иргэний хууль дээр сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр одоо төлөхөөр зохицуулсан байгаа боловч энэ нь бол практик хэрэглэн дээр шүүхтэр бол ялангуяа хэрэг маргаан шийдвэрлэхэд бол шийдэгдэхгүй байгаа. За энэ маань юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр сэтгэл санаагаа эдийн болон эдийн бус гэм хорийн охирол ялангуяа энэ сэтгэл санааны охирол дээр одоо хогирсон тохиолдолд ямар зохицуултаар ямар журмаар хэдэн төгрөгийн хохирлыг ямар аргачлал төлөх вэ гэдэг ийм журам бол байхгүй байгаа. За гэмтэргийн одоо би гэмтэргийн улмаас учирсан хохирогч маань одоо бусдын хууль бус үйлдэлээс болоод хараагүй болох эсвэл хөршийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тухайн одоо хараагаа эмчлүүлэх л зардлыг одоо сэтгэл санааны за тэгэхээр энэ асуудлаар хурлыг нөхөн төлөвлөх эргэцэн зохицуултыг бий болгох журмыг одоо батлах асуудлаар л одоо бас энэ асуудлыг тавьж хууль зүйн дотоод хэргийн яамд бас ажлын хэсэг гарсан ингэж ажиллаж байгаа юм мэдээлэл бол байгаа тийм. За тэр цаг өнгөрөөд байгаа тэр та 3 дахь асуултанд одоо бас тавчгаар хариулж. За 3 дахь асуудлын уучлаарай жагсан гэж байгаа бол 3 дахь асуудлын хувьд бол хүний эрхийн үндэсний комиссд ажиллах одоо ажиллаж байгаа гишүүд ер нь бас ажилтнууд ч тэр
хамгийн нэгдүгээрт бол өөрсдөө шударга байх ёстой. Энэ зан чанар бол одоо би өөртөө бол би одоо ингээд шууд бас одоо би шударга гэж заримдаа хилцснээсээ болоод хүмүүс одоо янз бүрээр хүлээж авч болно. Аливаа ямиг буруу эсвэл хүнийхээ зөрчлийг буруутай үйлчлэгийг бол бас хажуугаар нь дуугаа өнгөрч чадахгүй нэг юм зам байна. Энэ маань мэдээж хүнийхээ камстай гишүүнээр ажиллахад бас давуу чанар болоо гэж бодож байна. Хоёрт нь одоо тухайн одоо ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд гүйцэтгэлийн үр дүнгийн одоо эцсийн үзэх гэж ингэж бас чармааж ажилдаг. Энэ маань бас гишүүнээр ажиллахад бас давуу тал болох л гэж бодож байна. За 3 дугаарт мэдээж бол дангаараа ажиллаад ямар ч үрд хинч одоо ямар ч хүн үр дүнд хүрэхгүй. Ийм учраас багийн зохион байгуулалт хамтын ажиллагаа энэ маш чухал учраас энэ дээр бас би бас бага бүрдүүлээд ингээд сайн ажиллах боломжтой. Өөрийгөө бас энэ тал дээр бас хамтарч ажиллахын хувьд бол боломжтой гэж өөрийнхөө давуу талыг бол тодорхойлж байна. За Алтан туяа. Батялт байгаа юм байна. Батялттай нэг. За Батялт асуултаа асуугаарай. Сонсогдохгүй байна да асуулт. Микрофон on нээсэн үү те? За манайхаас бол нээсэн байгаа нь өөрийнх нь утсаар холбогдож шиг утасныхаа микрофон нэг шалгаарай. Байна уу? За сонсогдож байна. Дахиад алга болчлоо. Байна уу? Байна сонсогдож байна. За сонсголд оролцож байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Сонсогдож байна уу? Сонсогдож байна. Яраарай та. За тэгээ би нэг хоёр зүйлийг л асуух гэсэн. Ер нь одоо хүний эрхийг хинээс хамгаалах одоо гэдэг асуудалд хин нэгэн хүний эрхийг зөрчиж байгаа шүү дээ. Тэгээд хүний эрхийг хамгаалах ажиллагаа одоо бас л одоо оновчгүй одоо зөрчигч болж байгаа тохиолдол олон байгаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулна гэж бодож байгаа вэ? За ямар одоо ёстой жинхэнэ шүдгүү арслан гэдэг шиг хүний эрхийн үндэсний комиссд одоо эрхээ зөрчүүлээд хандахад одоо тухайн хандсан хүнийхээ эрхийг хамгаалах үйл ажиллагаа үнэхээр одоо ачаалланч болохгүй нөгөө хууль зүйн орчнооч бас одоо үнэхээр шаардлага хангахгүй нэг зөвлөмж шаардлага гэсэн хоёр юм бичээл одоо тэгэл одоо өөрөөр бодиттой хамгаалж чадахгүй. Энийг одоо жишээлбэл эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагаа, иргэний хэрэг шүүхэд хян шийдвэрлэх ажиллагаатай уялдуулах одоо ямар бодлого одоо төсөөл байгаа вэ гэж нэг асуумаар байна. За хоёрдугаарт нь ер нь өмнө нь одоо энэ хүний эрхийн үндэсний комиссд одоо хандаад одоо жишээл тодорхой бодиттой үр дүнд хүрж исэн одоо ямар жишээнүүд одоо өөрийнхөө одоо хийсэн ямар бодиттой ажлууд байгаагаас нэг танилцуулаач яа л гэж хүсэх гэсэн. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хүний эрхийг хамгаалах хамгийн том субъект бол төр түүний одоо төрийн албаагчид түүний төрийн чиглэлийг хэрэгжүүлж байгаа цалин хүс баталгаа ажил нөхцөл хангагдсан энэ албан тушаалтнууд байгаа. За тэгэхээр төр өөрөө хүмүүнийхээ хамгийн том хамгаалагчийн хувьд гарч байгаа хууль тогтоомж шийдвэр түүнийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны үйл ажиллагаа бол хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. За энэ дээр бол энэ дээр бол хүний эрхийн одоо зөрчлийн асуудлууд маш их яригддаг. Одоо ялангуяа энэ хуулийн байгууллага шалгагдах гэмт хэрэгт холбогдох хууль бусаар байршлагдсан гэдэг ийм асуудлууд бол маш ихээр манай ирж байгаа одоо жил 600-аас 700 гомдол ирж байгаагийн дийлэн хувийг одоо энэ гомдлууд эзэлдэг шудраг шүүхэршүүлэх эрх зөрчилдсөнтэй холбоотой гомдлууд. Тэгэхээр энэ бол өөрөө төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа
тэрийг одоо төр гэж одоо нэг хүн ч юм уу эсвэл тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол төр бол ерөөсөө төрийн албан хаагчдыг бол төрөл гэж харах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүсийн үйлдэл үйл ажиллагааг хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр бол комисс бол маш олон ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ нөхдүүд төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигтэй тэмцэх энэ асуудал бол өөр хамгийн нэгдүгээр асуудал гэж ер нь үзэх хэрэгтэй. За мэдээж энэ хүний эрхийн зөрчил бол босоо буюу энэ хууль тогтоомжтой холбоотой хүний эрхийн зөрчлийг үүсгэж байгаа хэдэлтэй хууль тогтоомжууд бол хүний эрхийг зөрчлийг үүсгэнэ. За албан тушаалтнуудын үйл ажиллагаа бол бас хүний эрхийг зөрчинэ. За бусад одоо иргэд хоорондын маргаан, аж ахуйн нэгж байгууллагын хоорондын маргаан энэ бол тусдаа өөрсдөө салбар хэрэгцээнд зохицуулагдаад явдаг байгаа. За хоёрдугаар асуудлын хувьд бол хүний эрхийн комиссийг шүдгүү арслан гэдэг одоо бас нэр томьёо маань явж байгаа. Бид бас энэ дотор ажилтны хувьд бас ийм нэршилтэй байгаа даа. Энэ олон жил 20 жил хүний эрхийн комисс өнөөдрийг хүртэл одоо ингэж ажиллаж хүний эрхийн Монгол улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа ажил үйл ажиллагааг нь бас 1 болон 2 кейсээр одоо харлуулах энэтэй бол би бол санал нийлдэггүй. Тэгэхээр мэдээж энэ хуучин хуулийн үйлчлэлийн хүрээнд одоо тэр шаардлага явуулаа бэлдэггүй, зөвлөмж явуулаа бэлдэггүй энэ асуудлууд өөрөө бас энэ нэр томьёог авахд бас чухал үүрэгтэй байсан баг. Тэгэхээр хууль шинжлэгдсэн одоо бас шинэ бүтэц зохион байгуулалттай шинэ гишүүд ингээ гарч байгаа тохиолдолд мэдээж энэ 20 жил ажилласан байгууллагын үйл ажиллагаа үйл хэргийг цаашдаа улам сайжруулж зохион байгуулалт болоод бодлогын хүрээнд одоо нийгэмд одоо тулгамдж байгаа нийгмийг цочроосон анхаарал татсан хүний эрхийн асуудлууд дээр комиссийн гишүүн болон гишүүд маань өөрсдөө хамтаараа ингэж нэг чигтээ ажиллах байхаа гэж бодож байна. За тэгэхээр энэ одоо комисс дэрж байгаа гомдлыг хүмүүс маань ингэдгэлтэй хүний эрхтэй холбоогүй асуудал гэж огтоосоо байхгүй. Тэгэхээр алийн хүний эрхийн комисс шалгах ёстой, алийн одоо бусад байгууллага шалгах ёстой гэдгийг бас ойлголт бас тэр бүр тутмаг байдаг. Ялангуяа одоо энэ Батэлтгай асууж байгаа асуудалт нар бол эрүүгийн хэрэг толготон шалгаж байгаа хүмүүс би гэмтэр хийгээгүй байхад намайг хорчлоо гэдэг. Гэтэл энийг гэмтэр хийсэн эсэх асуудлыг цагдаа шалгаад шүүх прокурор хяналтаа тавиад шүүх гэмбуруугийн асуудлыг шийдвэрлэх учраас хүний эрхийн комисс ийшээ оролцох боломжгүй. Тэгэхээр эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд ямар тохиолдолд оролцох вэ гэхээр тухайн хэрэг шалгаж байгаа хүн нөгөө олон улсын гэрээ конвенц Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан эрх буюу одоо тэр амьд явах хэрэг цагдаа орж байгаа эрүүл мэндийн тусламж үзүүлж гэнэ үү? Мэдээлэл авах эрхийг хангаж гэнэ үү? Өмгөөлөгчөөр хангадаг эрх, хууль зүйн төсөв авах эрхийг хангаж гэнэ үү гэдэг асуудал дээр хүний эрхийн комисс энэ ажиллагаа руу бол орж ажилтгаа гэдгийг бас энд нэг хэлмээр байна. Тэгээд ч одоо хуулиараа эрүүгийн хэрэг, эрүү хэрэгэн одоо захиргааны хэрэг маргаан дээр маргаантай хэргийг бол хүний эрхийн комисс хүлээж авахгүй гэдэг ийм бас хоригдсон зохицуулт байгаа гэдгийг энд хэлхэн зүйтэй байхаа. За 3 дугаар асуудлын хувьд бол дөрөв би танилцуулгадаа дурдсан гомдол мэдээж шалгах, ян шалгалт хийх, одоо төлөвлөлтний хэмжил гарах ингээд ямар тач одоо бас комиссийн үйл ажиллагаа ийм ажлууд хийдэг юм а гэдэг мэдээллийг өгөхийн тулд танилцуулгадаа энэ топ баримтуудыг бол оруулсан байгаа. Тэгэхээр хүний эрхийн комисс дөрөв дахиад би хэлий 20 жилийн хугацаанд хийсэн ажил маш их бий. Гэхдээ мэдээж алдаа дутагдaltaй ч зүйлүүд бий. Тэгэхээр хүний эрхийг одоо бид нар одоо тамгын газрын ажилтнуудын хувьд хүний эрхийн комиссийн гишүүд биедан хараад бусаар ажиллахад мэргэжил арга зүй техник нөлөөс ажилтгал үзүүлдэг юм ажлын алба. Тэгэхээр энэ шийдвэрийг бол комисс болон комиссийн гишүүд өөрсдөө энэ ямар шийдвэр гаргах вэ гэдгийг биедан шийдвэрлэдэг учраас албаныхан бол орох боломжгүй байдаг. Гэхдээ биднэрт бол энэ ажлыг хийж байгаагийн хувьд саналаа танилцуулах хэрэгтэй. За мэдээж санал зөрүүлдэг болон саналыг хүлээж авахгүй эсвэл одоо чиглэл үүргийн дагуу асуудлуудыг шийдвэрлүүлсэн маш одоо асуудлууд байдгаа. Тэгэхээр энэ бодит кейсүүд бол маш олон байна. Бид нар одоо манай явуулж байгаа шаардлага зөвлөмжийн биелэлт бол бараг 100% таа байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл би нэг кейс яриа л да мэдээж нэр осын дутхгүй зарим тохиолдолд энэ чинь хувь хүний нууц болон төрийн байгууллагуудаас холбоотой асуудлууд ч байдаг учраас тэр бүр хүний эрхийн комисс хийж байгаа ажил болон шийдвэрлсэн асуудлуудыг олон нийтэд тэр бүр бас нээлттэй мэдээлэлд байдгүй юм байна. Энэ маань ч бас энэ нэрийг дуулахад бас төлөхөд үзүүлсэн болов уу гэж бодож байна. За тэгээ хамгийн сүүлд бол би ганцхан одоо энэ хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар бид нар бол одоо зөрчлийг арилгуулсан хөлбөмбөг эрхийн зөрчлүүдийг ялгуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа эрх бүхий байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд одоо шахалт үзүүлж одоо тухайн шийдвэрийг биелүүлсэн маш олон тохиолдлууд байна. За хүүхдийн эрхийн кейс дээр сурч боловсрох эрхийн кейс дээр бол нэг намар 9 сард
орон нутгаас Улаанбаатарын нэг дүүргийн сургуульд нэг охины За цагаа барьж явахгүй наач болохгүй байна. Сая Батялалт оролцогчийн тэр шүдгөө арслан гэдэг дээр би зүгээр сая оролцогчийн хэлээд байгаа дээр нэмээд хэлэхэд шинжлэн баталсан үнийн эрхийн үндэсний комиссийн тухай хууль дээр комиссийн гишүүний шаардлага зөвлөмжөд хариу өгөөгүй бол тухайн албан тушаалтыг огцруулах бүр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн туслах хүртэл арга хэмжээ авахар тийм их хүчтэй зохицуулт орцсон байгаа. Тэгэхээр одоо энэ цаашдаа бол нэлээд үр дүнтэй арга хэмжээ болох байх гэж бодож байгаа гэж. За тэгээ цагаа барьж явахгүй бол жоохон яагаад вэ шүү. Одоо ажлын хэсгийн гишүүдээс асуулт. За мөхс ахаа. За хоёр асуулт байна. Нэгдүгээрт энэ ажлын байранд бэлгийн дарамтын асуудлыг судалж магистрийн ажлаа бичсэн байна. Олон улсын судалгаагаар 3 эмэгтэй тутмын нэг нь бол насан туршдаа одоо ийм дарамтад бол хохирогч болж исэн гэсэн ийм судалгаа байдаг. Би бас 5 жилийн өмнө нэг ийм судалгааны одоо зөвлөхөр ажиллаж исэн. Бэлгийн дарамтгүй их сургууль гээд тэгээд тэн дээр бол үр дүн нь бол маш ноцтой юм гарч ирсэн л дээ. Инээс болоод ажлаа хайсан, мэрэгчлээ хайсан, сургуулаа хайсан ийм ноцтой юмнууд үүсдэг. Тэгэхээр энэтэй холбоотой нэг асуулт нь юу вэ гэхээр таны одоо амьдралын туушлагад танаас өөр хүнд бэлгийн дарамт үзүүлж ирснийг гисчилж ирсэн ийм одоо тохиолдол байгаа юу? Байгаа бол яг хувь хүний тэр мэдээлэл тэр ихгүйгээр ерөнхийд нь тодорхойлж хэлж болох уу? Тэгээд тэн дээр та ямар арга хэмжээ авсан бэ? Гэсэн ихний асуулт байна. Дараагийнхын хариултын дараа. баярлалаа. Би ойлгохдоо танд болон таны эргэн тойрныханд энэ асуудал үүсчихсэн үү гэдэг асуудал байна тийм ээ. За тэгэхээр яг энэ тохиолдол бол надаар бол яг энэ тийм тохиолдол бол байхгүй. Гэхдээ бид бол өдөр болгоно нөгөө эрэгттэй уулздаг учраас энэ төрлийн гомдол, хууль зүйн зөвлөгөө авах, энэ гомдлыг хүлээж авах энэ ажлууд дээр бол ажиллаж байгаа. За ер нь бол ажлын байранд бэлгийн дарамтын асуудал тогтооход тун хэцүү. Яагаад гэвэл энэ өөрөө хоёр хүний хооронд хийгддэг. Та түрүүн бас ярьсан учраас тэгвэл байхгүй гэж ойлгох юм байна тийм. Гэрчилжсэн тохиол. За тэгвэл одоо хийсвэрлээд одоо би бол таны ажиллаж байгаа өмнө ажиллаж исэн байгууллагын тодорхой хүн бол яриаг хийсвэр жишээ шүү дээ тийм. Тэгэхээр тодорхой мэдл бүхий албан тушаалтан танд биш таны хажуудлын одоо хамтран ажиллагчид та яг энийг судалдаг хүний хувьд одоо маш тодорхой юм бэлгийн дарамтын үг хэллээ үйлдэлээр үзүүллээ янз бүрийн үг хэллээ сэтлээ илэрхийллээ гар хүртлээ ч гэдэг юм те энэ дээр бол маргах юм байхгүй ийм болчлоо тэгвэл та шууд ямар арга хэмжээ авах уу яах уу ямар үйлдэлүүд хийх үү. За тэгэхээр одоо миний дэргэд байгаа тийм хүнд үйлдэл үзүүлж байна. Тэгэхээр би хамгийн нэгдүгээрт би тэр одоо нэг хохирогч эмэгтэй штэ. За эрэгтэй ч хөөсөө үдэж болно. Тэрнээс хамгийн дөрөнд өөрөөс нь асууна. Яагаад тийх ёстой вэ гэхээр ер нь бол энэ бэлгийн сэтлэхийн үг үйлдэлийг гаргаж байгаа тохиолдолд өөр ер нь зүгээр тэр хүний хоёр дахь хүн татан харилцаатай ч байхыг үсэхгүй. Энийг заавал би тодруулж асууна. Тэгэхээр энэ дотн харилцаанаас юугаар ялгаатай вэ гэхээр ерөөсөө тухайн хүний тэр үйлдэлийг одоо хүлээж авч байгаа хүн хүсээгүй байдгаараа л ялгаатай. Тэр хүний нэг юм чи хин нэгэндээ хайрлж болно, дурлж болно, дотносож болно. Тийм хоёр хүнийг одоо тийм үйлдэл гарч чад би шууд зөвлөх юм ингэх боломжгүй. Асуулт нь хүсээгүй ингээ харагдаж байгаа тийм илэрхий тохиолдол үүсчлээ. За энэ тохиолдолд бол би тэр тухайн эмэгтэйд бол мэдээж хууль зүйн зөвлөгөөг өгнө. Хууль зүйн зөвлөгөөг ийм учиртай ингэж ийм байдгаа одоо хаана хандах ямар арга хэмжээ авах яах ёстой гэдгийг бол мэдээж би одоо хүний эрхийн ажилтны хувьд бол зөвлөнө. Нөгөө таны нөгөө хамт ажилтдаг хүн гэж байна шүү дээ. Тий, дээр нь одоо тийм зөвлөнө. Дээр нь одоо тухайн үйлдэлийг яасан бол хуулиараа бол би холбоо төрхий байгууллагад гомдол гаргах боломжтой байгаа. Баярлалаа. Тэгэхээр хоёр дахь асуулт маань юу вэ гэхээр энэ хүний эрхийн үндэсний комиссийг одоо яг уу ер нь бол үнэлгээ авч магадлал итгэмжлэгч явж ирсэн тийм муу бол биш сайн ажиллаж байгаа. Гэхдээ Парисын зарчмын үүднээс ганцхан одоогийн шинэ хууль гэхгүй практикт бүхэлд нь үнэлэх юм бол хамгийн шүүмжлэлтэй хандж байгаа 3 зүйлээ товчхон зүгээр нэрлээд тэгээд тэрийг шийдвэрлэхийн тулд та одоо комиссийн гишүүнээр томдогдвол юу хийх вэ гэдгээ бас тодорхой саналаа хэлье. За баярлалаа. Тэгэхээр хамгийн одоо шүүмжлэлтэй зүйл бол
Ер нь одоо нийгэмд гарч байгаа хүний эрхийн анхаарал татсан асуудлуудад комисс бол бас их соргогоор мэдрэмжтэй тэргүүлж бас ажиллахгүй байгаа гэдгийг шүүмжил би. Энтэй бол би бас тодорхой хуваараа санал нийлнэ. За хоёрдугаарт ер нь бол хүний эрхийн асуудал би түрүүнээс маш өргөн үрээтэй асуудал учраас бүхэл энэ асуудал руу комисс ингэж ороход бол хүний нөөцийн хувьд бас бид нар асуудалтай зүйлүүд байдаг. Тэгэхээр явандаа мэдээж энэ одоо комиссийн гишүүдийн одоо оронтой нэмэгдэж байгаа холбоотойгоор одоо манай байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлэх болов гэдэг бас ийм бодол бий. Тэгэхгүй бол одоо бид нар 3 гишүүнтэй ажлын албан маань орон нутгийн 21 ажилтнтайгаа нийлээд одоо нэг 50 хүрэхгүй ажилтнууд байдаг учраас үндэсний хэмжээнд хүний эрхийн чиглэлээр ажиллахад бас хүн хүчний болцоо маань бас энэ хүрэлцээ муутай. Тэгэхээр энэ мэдээж нэмэгдэж бас үр дүнтэй ажиллах болов. За 3 дугаарт бол хүний эрхийн комиссийн гишүүд бол өөрөө гомдол мэдээллийг биедан шийдвэрлэхэд бусад одоо ажлуудыг бол хамтын журмаар шийдвэрлэдэг. Жишээл комисс гэдэг бол ерөөсөө л гишүүдийг хэлдэг. Энд бол ажилтнууд бол туслагч үүрэгтэй. Тэгэхээр энэ комиссийн одоо 5 гишүүн маань өөрсдөө энэ асуудал нийгэм тулгамдж байгаа асуудал бодлогын шийдвэрээ санал үг эдрийг бас хамтын шийдвэр гаргаж ажилласнаар одоо илүү комиссийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ингэж ажилласнаар бол үр дүнтэй байна гэж үзэж байна. Баярлалаа. За өөр асуулт амарсах. Их тамирт амжилт хүсье. Тэгээд нэг 2 асуулт байна. Нэгдүгээр асуудал бас энэ өнгөрсөн 2 сард бас яригдчихсан асуулт энэ. Ялангуяа энэ хөдөө малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал, эрхэн зөрчигдсөн асуудал нэлээдгүй яригдсан. Тэгээ энэ нь одоо хүртэл бас нуугдмал далд байдалд ер нь сүүлийн 30 жил явж ирсэн гэж би ойлгодог. Тэгээ энэ талаар танай байгууллага ямар ажил хийж байна вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал болохоор Монгол улс чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуультай. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо нийгмийн амьдралд тэгш хүртээмжтэй оролцуулах асуудал дээр бас эрхэн нэлээд зөрчигддөг, гомдол санал их ирдэг. Энэ талаар танах ямар ажлууд хийж, цаашдаа ямар ажлууд хийх вэ? За баярлалаа. За тэгэхээр нэгдүгээр асуултын хувьд бол хүний эрхийн үндэсний комисс мөн л одоо илтгэлдээ энэ малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, ялангуяа хүчирхийллээс ангид эрхийн асуудлаар одоо өнгөрсөн 3 сар дөрвөн марс илтгэлдээ бас маш тодорхой судалгаатай, дүн шинжилгээтэй кейс тохиолдолтой асуудлыг бол гаргаж тавьсан байгаа. За энэ Нүб бие хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бид нар бол энэ ажлуудыг бол хийж гүйцэтгэж асуудлыг бол илтгэлдээ оруулсан. Тэгэхээр энэ одоо ялангуяа малчин эмэгтэйчүүдийн хүчирхийлэл 70 хэлбэртэй байгаа. Өөрсдөө эмэгтэйчүүд маань хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй төв хот суурин газраас аслагдмал өөрсдөө дээр нь одоо эрхийн болоод хууль эрхийн мэдлэггүйгээс олж энэ 70 хэлбэртэй байгаа ийм зүйлүүд бол одоо маш тодорхой үндсэлтэйгээр бол бид нар гаргаж тавьсан учраас энэ талаарх мэдээллийг бас манай илтгэлээс дэлгэрүүлж бас үзэх боломжтой байгаа. Тэгэхээр комисс бол малчин эмэгтэйчүүд, туслах малчны асуудал, хохид эмэгтэйчүүдийн энэ хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, ялгарлан гадуурлалтай асуудлаар бүхэл одоо илтгэлүүдтэй тодорхой сэдвүүдээр асуудлууд тавьсан байгаа. За хоёрдугаар асуудлын хувьд бол Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй эрхийн тухай конвенцэд 2008 онд нэгдэж орсон. Үүнээс хойш бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар бол эрх зүйн зохицуулт бол маш одоо тодорхой дэвшилттэй зохицуултуудыг бий болгож 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй эрхийн тухай хуулийг гаргасан байгаа тийм ээ. За тэгэхээр энэ хуулийн болоод энэ конвенцэд нэгдэж орох ажлууд, нөлөөллийн ажлуудыг комисс бол хийсэн. За дээр нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал бол нийт тэргуунд бас анхаарах манай одоо зорилттой бүлгүүдийн нэг одоо юм асуудал учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн нөхөн өрчхүүн асуудлаар бол өнгөрсөн жил бид нар тэрэгэн зэрэгтэй иргэдийн холбоо иргэн нийгмийн байгууллагатай хамтран бусад төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран бас энэ асуудлыг хөндөж гаргаж тавьсан байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бол иргэд маань нэлээдгүй бас гомдол ирүүлдэг. Энийн дотор хөдөлмөрлөх эрхийн асуудлууд маш их байгаа. Одоо төрийн албанд одоо ялангуяа орж чаддаггүй, төрийн албаны шалгаруул хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шалгалт хүртээмжгүй хугацаанд хууль заасан хугацаагаа барьдаггүй, ялгуурладаг. Одоо тэнцээд нэгээр гараад ирсэн ч одоо ажил томилдгүй энэ асуудлууд хүртэл удаа дараа комиссд бол ирж байгаа. Мэдээж одоо энэ асуудлаар бид нар бол асуудлыг тавиад тодорхой шийдвэрүүдийг бол гаргуулсан ийм кейсүүд бий.
За дээр нь нэмээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд одоо тэгш оролцох бусад одоо иргэдтэй ижил эрх эдлэхэд бол ерөөсөө энэ орчны хүртээмжийн асуудал, мэдээллийн хүртээмжийн асуудал бол бас анхаарал татсан асуудлууд. Энэ дээр бол манай иргэний энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бол маш их дөрвтэй ажлууд хийж, хүний эрхийн комисстай хамтран бас тодорхой ажлуудыг хийсэн байдаг. Ялангуяа энэ төрийн захиргааны байгууллагууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх асуудлаар одоо бид нар иргэний нийгмийн байгууллагатай хамтран одоо энэ бүх төрийн байгууллага яамдуудын үүдийг бол энэ налуу болгож хөгжлийн За Ганбаатар ганц асуулт асууч. Ер нь энэ Монгол улсын хэмжээнд энэ салбаруудаас хүний эрхийг их дээдэлдэг, эсвэл одоо хүний эрхийг хамгийн их зөрчдөг тийм байгууллагын судалгаа байдаг юм уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь олон нийтийн мэдээлэлээр одоо хүний эрхийг дээдэлдэг байгууллага урамшуулах, нийгмээс нь одоо сайшаал хүртээх, зөрчдөг байгууллагаас нь бол нийгмээс одоо тийм ээ бас тодорхой хэмжээний нийгмийн ард түмний ч гэх юм уу, иргэдийн ч гэх юм уу нөлөөлж одоо эрхийн зөрчүүлэхгүй байх талаас ажиллах юм боломж нэгдүгээрт байгаа юу? За тэгэхээр бас энэ асуудлаар манай дээр яригдж байгаа биш яригдчихсан. Яа тэгэхээр хүний эрхийг одоо дээдэлдэг аж ахуйн нэгж байгууллага гэдэг юм уу, энэ номинац энийг бол бий болох асуудал бол бид нар дээр бол манай ажил дээр бол яригдчихсан асуудал огт бас яригдаагүй биш. Тэгэхээр энэ дээр бол яг манай хүний эрхийн үндэсний комиссийн дээд шагнал хүний эрхийн хүндэт тэмдэг гэж байдаг. За мэдээж хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо үр дүнтэй одоо ажилласан ийм гавья байгуулсан иргэд албан тушаалтнуудад иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд бол энэ одоо шагналаа бол тодорхой шалгуурын дагуу хүлээлгэж шагнадаг байгаа. За хүний эрх зөрчдөг байгууллагуудын хувьд гэхээр бас шууд одоо нэг үхрийн эврэгт ойргол 1000 үхрийн эврэгт ойргол гэж өнөөдөр нэг одоо төрийн захиргааны байгууллагаас юм уу эсвэл хуулийн байгууллагын аль нэг байгууллагын салбараас ажилдаг хүний үйлдэл нь хүний эрх зөрчсөн байлаа гэд тэр салбарыг бүхэлд нь бас харлуулж хүний эрхийн зөрчдөг байгууллага гэж бас томьёолох нь буруу юм байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар харин тэр зөрчил гаргасан тохиолдолд урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ хийсэн ажлууд шаардлага зөвлөмж олон нийтэд нээлттэй тавьдаг байх зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн ажлуудыг одоо хийх нь илүү зөв гэж миний хувьд бол боддог. Гიშг сайхан. Ер нь яг шагналтаач хоолно биш. Гიშг сайхан. За баярлалаа. Тэгэхээр өглөөнөөс орж ирсэн одоо нэр дэвшигчдийн хувьд бол гол тодорхой юу ярьж байгаа асуудал нь хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх гэдэг юм бол их ярьж байна л да. Тэр үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг асуух гэсэн. Тэрний үхээр Монгол улс 200 орчим мянган төрийн албаагч, тэр дундаа 60 орчим мянган яг төрийн тусгай болон улс төрийн захиргааны албаагч байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ганц хүний эрхийн 50 хүнтэй хүний эрхийн үндэсний комисс боловсрол мэдлэгийг дээшлүүлэх боломжгүй. Тэглээгээд та нар зүгээр сууж болохгүй, Парисын зарчмаар ажил хийх ёстой. Тэгвэл энэ төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол мэдлэгийг одоо сайжруулах, ийм чадварчуулах ямар одоо тийм шинэлэг ажил байж байна. Тэ энэ тал дээр өөрийн саналыг хэлэхгүй юу? За баярлалаа. Ер нь яг манайхан өмнө одоо миний хамтран зүтгэгчд маань 4 хүн бас сонсголт бас орсон байгаа. Энэ бүгдээрээ л бас энэ асуудлыг комиссийн бас байр суурийг илэрхийлсэн байгаа. Миний хувьд ч бас энэтэй санал нэг. Яагаад гэвэл иргэдийн мэдлэг ойлголт, хууль эрх мэдлэг ойлголтоос илүүтэй нэмэгдүүлэх нь бол зөв хэрэг. Гэтэ төрийн байгууллага албан тушаалтны үе шатаа арга хэмжээний хүний эрхийн комиссд ангаар хийгээд ямар ч одоо бас үр дүнд хүрэхгүй. Тэгээд ч хүний эрхийн ойлголтыг бол нэг өдөр хичээл заагаад дараагийн өдөр нь одоо орохгүй ч юм уу 1-2 цагийн хичээлээр хүний эрхийн ойлголтыг түгээх одоо боломжгүй. Тэгэхээр энэ бол өөр үе шаттай давтан ийм сургалтуудын үр дүнд энэ хандлага ойлголт бол нэмэгдэж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хүний эрхийн комисс бол хүний эрхийг хүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг түгээх чиглэлийнхээ хувьд бол дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Ялангуяа хууль хяналтын байгууллагуудад бол хүний эрхийн сургагч багш нарыг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага, бүр цаашаа зэвсэг төвчийн хил хамгаалах байгууллагуудад бол сургагч багш нарыг бол бэлтгэн ажиллаж байна. Орон нутгуудад өнгөрсөн жил ихэд 420 орчим гендер сургагч багш нарыг төрийн захиргааны хүний нөөц ажлуудыг бэлтгэлээ. За энэ ажлууд бол би мэдээж энэ дээр иргэний нийгмийн байгууллага болон төрийн байгууллага
төрийн байгууллагууд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд бол хамтарч ажиллах зөв хэрэгээ. Тэгэхгүй бол одоо энэ бол ганц комиссийн ажил биш гэдэг нь мэдээж ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ давтан сургалт хийгээд орхих биш, давтан сургалтуудыг хүнээрийнхэн комисс очиод заадаг эсвэл эрхлэх байгууллага заадаг бол тэрийг дотор нь тухайн байгууллагууд өөрсдөө үе шаттайгаар төлөө хөтөлбөрөөр гаргаад ингээд заадаг энэ механизмыг бий болгох нь зөв. Энэ тохиолдолд бол энэ боловсролыг түгээх энэ илүү эрчимтэй явна гэж миний хувьд үздэг. За бидний цаг одоо болсон байна. Тэгээд ер нь бол 5 минутыг ингээд хоцорж яваад байгаа учраас тунгалаг асуулт асуугээд нэлээх удаан яачлаа. Тэгэхээр тунгалагын асуултыг аваад тэгээ та давч хариулаад тэгээд юу дараагийн төвшөж яваал. За нэгдүгээр асуулт нь одоо төрийн албан авчдад болон хуулийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт их зохион байгуулсан туршлагатай юм байна. Таны анкет материалтай танилцахад одоо хамгийн хариулахад хэцүү байнга давтагдаж асуудаг асуултууд 1 2 3-ыг хэлэв. Хоёрт нь танай хүний эрхийн үндэсний комиссийн дэр гэдэг төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг механизм байдаг. Тэгээ энэний үйл ажиллагаа бол надад туйлын хангалтгүй санагдсан. Бид сүүлийн 3 жил одоо тэр механизмд орж ажиллаж байна. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагатай одоо хамтарч ажиллах юм уу, нэгдэж ажиллах байдлаа хэрхэн сайжруулах вэ? Хэрэг та хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болвол гуравт нь болохоор энэ сургуулиудтай холбоотой хүүхдийн сурч боловсрох чигдэж байгаа талаар хэр зэрэг их гомдол ирж байна, ямар төрлийн гомдол ирж байна? За баярлалаа. За бид авчруулъя. За энэ сургалтуудын хувьд бол ер нь бол харин нэг хийсэн сургалтууд үр дүнгүй байдаг гэдэг нь бол баталгаатай. Энэ бол бүр одоо яг сургалт хийж байгаа тохиолдол мэдэгддэг. Өнгөрсөн жил одоо заасан би ганцхан гендерийн жишээ авъя л да. Өнгөрсөн жил заасан сургалтуудыг энэ хавар очиод яг тэр гендерийн ойлголт мэдлэг хандлага гендер мэдрэмжтэй бодлого төлөвлөлтөд ингээ хичээл заахлаар гендер гэж юу вэ гэхээр тухайн сургалтанд суусан эрх бүхий албаны шударга талбай шалтнууд эрэгтэй эмэгтэй хүний одоо хүнийг л хэлэмж гэдэг юм одоо иймэрхүү зүйлүүд. Гэхдээ тэр хүн бол сургалтанд суусан байдаг. Тэгэхээр энийг нөгөө татамжтай одоо заахаас гадна тухайн сурж байгаа төрийн албан хаагчид хуулийн байгууллага маань өөрсдөө тэрийг бие даан судлах өөрийнхөө төлөө энийг сайн сурах юм бол төрийн ажил сайн явна гэдгийг мэдэрч ойлгож бас ухамсартай хандмаар санагддаг. Тэгэхээр энэ одоо заагаад байдаг сурах асуудлыг бас өөрөжүүлж энэ одоо асуудалд анхаарал хандуулж ажиллахгүй бол энэ бол иймэрхүү одоо үр дүнгүй сургалтууд бас байдгаа гэж хэлмээр байна. За хоёр дахь асуултын хувьд бол манай байгууллагад эрийн нийгмийн байгууллагын орон төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл ажилтдаг байгаа. За энэ хүрээнд бол миний яг үндсэн одоо ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн хүрээнд бол би яг эрийн нийгмийн байгууллагууд руу бас энэ яг зохион байгуулалт руу бол тэр бүр орж ингэж хамтарч ажиллах боломж маань тэр бүр гардаггүй. Гэхдээ миний зүгээс харахад бол нэгэнд одоо хүний эрхийн үндэсний комисс дэрэгдээ иргэний нийгмийн байгууллага байлгаад сэтгүүлчдийн клубыг ингээд ажиллуулж хамтарч ажилладаг иргэний нийгмийн байгууллага ажиллуулж байгаа тохиолдолд тэр хүмүүсийн одоо төрөл бүрийн эрхэм чиглэлээр мэрэгшин ажиллаж байгаа байгууллагууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байгууллагуудыг одоо тэр холбогдох хүүхдийн эрхийн асуудлаар бол тэр хүүхдийн эрхийн асуудлаар иргэний байгууллагын төлөөлөл зөвлөлийн төлөөллийг хамтын асуудал бол хамтын асуудал эрхэлсэн хүмүүсийг тухайн яг комиссийн үйл ажиллагаанд яг үндсэн биш гэсэн одоо яг өөрсдийнх нь хийх хүрээнд одоо энэ ажлын хууль зохицуултыг гаргаж хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зөв санагддаг. Тэгэхгүй За баярлалаа. Цаг болсон байна. Нэр дэвшигч их тамирта баярлалаа. Бид нар ингээд амжилт хүсье дараагийнхаа хүнийг оруулаад. За баярлалаа.